Гэрлүү нэмээ сая санаанд сандал ийшээ суух гэж хагаад өөрөөр насагчлаа тийм. Тэгээд жоох арилтгүй гэсэн шүү дээ. Иймэрхүү л одоо байдалтай л байна да. За идэхүү. Минийхийг идэхүү. За энийг өөр хийчих. За. Хоол нь амттай байна уу? За ярээрэй. Гоё байна уу? Гоё. Амттай байна уу? Амттай байна. Халуун байна уу? Халуун байна. Халуун байгаа чи яаж иж үлээж идэж үү? За. Асрагч багш нар хүүхдийн бүхий л зүйлд туслаж тэдэнтэй ойр дотн харилцсан нэг ёсондоо эцэг эхийн үүргийг гүйцэтгэдэг юм билээ. Энэ нь зүгээр нэг зааж сургана гэсэн үг биш. Харин асран хамгаалж бүхий л зүйлд нь оролцож хамгийн гол нь хүүхдүүдийг хайрладаг хүнийг асрагч багш гэдэг. Тэдний ажил үнэхээр хүнд. Энэ олон хүүхдийг хайр халамжаар дутаалгүй, бүгдийг нь ялгалгүй өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бас л чадвар шаардсан ажил юм билээ. Хүүхдүүдтэй ажиллаж тэдний ертөнцид ороод ирэхээр тэд өөрсдөө яг хүүхэд шиг гинэн цайлган болчихдаг юм шиг санагдсан. Юу ч гэсэн ядарч зовох, өлсөх цанхыг мартан хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх 24 цагийн совилын асрагч багш нар улс эх орныхаа ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа зөв хүмүүжил төлөвшлийн төлөө чөлөө завгүй зүтгэсээр ажилласаар л байна. Нэг л мэдхэд хүүхдүүдтэй өнгөрөөсөн завгүй өдрийн тал нь өнгөрч өглөөнөөс хойш тэд ажил төрөл хийгээгүйч бяцхан биеийн байнга л хөдөлж байсан болохоор аргагүй эрхэнд ядарч зүудний ертөнцдөө умблаа. Эртээ урдын цагт эмээ өвөөтэйгээ хамт нэгэн болдоо гэдэг хүү амьдардаг байжээ. Болдоо маань эмээ өвөөгийнхөө үгэнд үнэхээр сайн ордог хүүхдээсэн. Эмээ өвөө хоёр нь болдоод минийхөө эмээдээ тэр аягнуудыг наашаа төхүүлээдэг эмээдээ туслаараа гэхэд болдоо хүүхэд маань дандаа эмээ өвөө хоёртой тусалдаг байсан. Нэгэн өдөр болдоо маань эмээ өвөөтэйгөө лагер руу цуслан руу очисон байна. Тэгээ тэр үед зөндөө олон жоохон хүүхдүүдтэй найзуудтайгаа уулзаад тоглож исэн. Харин тэр үед болдоогийн найзууд нь бүгдээр уул руу явъя. Хамтдаа цамаар уулан дээр очиж тоглоё гэж хэлсэн. Тэгтэл болдоо үгүй би эмээ өвөө хоёр маань намайг явж болохгүй. Эндээ тоглож байгаараа гэсэн учраас би явахгүй гэхэд нөгөө хүүхдүүд нь чи ямар сонин хүүхдээ хамт цөмөрөө ууланд очие л доо тоглоё л доо гэд зөндөө гуйсан. Тэгтээ болдоо би эмээ өвгөөс асууж ээжлээ. Тийм учраас явахгүй. Та нар явал яв гэдгсэн. Ингээд болдоо өөрөөсөө жоохон дүүнэртэйгээ хамт тоглоом дээр гадаа тоглоо bijсэн. Харин нөгөө хүүхдүүд нь бүгд уулаа явсан. Хэсэг хугацааны дараа
уулнаас нөгөө найзууд нь ирэхдээ нэг жаахан хөвгөд уйлцсан ирж исэн. Тэр хүүхэд маань модонд хөлөө ингээд ураад ёо болоод тэгээд ингээд цус гарцсан байсан. Тэгээ аав нь чи яагаад миний үгэнд орохгүй уул руу явж байгаа юм чи чи эндээ тоглоо байж ихгүй яаж байгаа ингээд аав нь тэр хүүхдээ загнаад тэг хөлийг нь ингээд даавуугаар боож өгсөн баг. Харин тэр үед болдоо гин эмээ өвөө нь гарч ирээд чи болдоо уул руу явсан уу гэж асуухад болдоо үгүй гэж хэлсэн. Тэр үед эмээ өвөө хоёр нь минийхөө сайн байна. Эмээ өвөө хоёрынхаа үгэнд дандаа ингэж ордог байгаарай гэж хэлсэн байгаа. За хүүхдүүд маань одоо унтцгааж байна. Өнөөдрийн турш бид хоёрын хийсэн ажил маань өөгөр өндөрж байна. Одоо хүүхдүүд маань унтах гэж байгаа учраас бүгд хамтдаа гарцгаая. Унтаж байгаа бяцхан баатруудыг харахад үнэхээр өхөртөхгүй байхын аргагүй юм да. Ажил дууссан. Сайн. Ер нь ч бас ачаал аягүй хин тий. Тийм шал хэрэгтэй. За тэгээ ямар байна ажиллахад? Ямар ч байсан гоё байлаа. Тэгээд та бүхэндээ харин бидний зүгээс нэг өдөр тусвал чадвал гэж асуух гэж байна. Оо яах. Тэгэл бас тусвал яах. Ер нь донд нь ахад хэцүү байгаа зү. Ер нь бол тийм жоохон ачаал ихтэй юм. Ер нь бол ингээд амраа суух тийм цаг юм баг байдгүй. Зогсоо зогсоо. Тэгэл цагаар оролтоо зүгээр явчихж байгаа зү. Одоо нэг унтахад нэг 2 цаг л байна. Тийм. Одоо энэ хүүхэд маань 3:30 хүртэл. За. Бүгдээ баяртай амьдсан. За өнөөдөр ингээд хүүхдийн суйллын багш нартай болон хүүхдүүдтэй хамт ажилласандаа баяртай. Тэгээд ямар ч ихсэн нэг багшид нэг хүүхдэд туслаад ингээд өөрөө хийсэндээ сэтгэл хангалуун байна. Харин өнөөдөр хайр халамж, аюулгүй байдал хүүхдэд маш чухал боловч хүүхдэд хамгийн гол зүйл нь бол хүмүүжил байгаа. Тэр Монголын нэг эртний үг байдаг л да. Хүн болох багаасаа хөлөг болох унганаасаа гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр энд өдөр шөнөгүй өглөөнөөс үдшиш болтол ажиллаж өөрийн хүүхд шиг халамжилж, хайрлаж байгаа энэ ажилчдаа өнөөдөр бидний зүгээс хоёулаа туссан үнэхээр одоо сэтгэл хангалуун байна. Үнэхээр би ч гэсэн үнэхээр баяртай байна. Тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн бусдад байгаа бүхнээр үргэлж тусалдаг байгаасаа гэж хүсэж байна. Хамтдаа бусдад хайраар тусалж амьдрцгаая. Хүнд туслана гэдэг тэр тусмаа хар барааны өчүүхэн ч сүйдэргүй гинэн цагаахан хүүхдүүдэд туслана гэдэг бидний хувьд хийхэд урамтай сайхан ажил байлаа. Бидний нэвтрүүлгээр дамжуулан чөлөө завгүй ажилдаг асрагч багш нар маань багч гисэн урам авч гинэн томоогүй балчир үрс маань нэг өдрийг хөгжилдөө сайхан өнгөрөөсөн гэдэгт бид итгэлтэй байна. Итгэл найдвар хайраар жигүүр хийсэн хөтлөгч маань сансан зорьсноо бүтээж 24 цагийн сувиллаас үзэгч танд хүрлээ. Өнөөдөр таны гар дээр юу ч байхгүй. Халаасанд тань нэг төгрөгч байхгүй байсан хамаагүй. Хүмүүст туслах сайхан сэтгэлээ хизээч битгий орхиорой. Учир нь хүмүүний амьдрал гэдэг бие бинийгээ хайрлах халуун хайр, итгэл найдвар дээр тогтдог. Бидний үйлдэл бодол санааг хамгийн сайн мэддэг мөнхийн эзэн гэрэлт нарны элчээр ялгалгүй ээж гигэн бодлоор биднийг цөхрөлтгүй ятгахж байна. Үзэгч таныг бусдад туслах гигэн үлсэд уриалж байгаа хайрын гараа нэвтрүүлгийн ээлжид дугаар үүгээр өндөрлөж байна. Хамтдаа бусдад хайраар туслаж амьдрцгаая.